гүнзгий юм хариалт гэдэг тийш орчоод гарч ирээгүй. Тэгээ шүүгчд нэг тог хүргэсэн, аварын тог хүргэсэн. Тэгээ би дотроо тамираг биш байгаасаа гэж бодоод гарч ирэх байх гэж хүлээгэлсэн. Тэгэл 10-20 секунд болол гарч ирэхгүй хойно байсан хүмүүс нэг нэгээрээ гарч ирсэн. Тэгэл гүгөөд утсан чинь мотоцикл ингээл бодоо болцсон. Тэгэл хүүгээ харсан чинь газар хөвтцэн. Би болохоор одоо өөрийнхөө ангилдаа хэдий ингээд төрүүлээд одоо төрүүлээ гэж бодоход манай доотлын дүүнераас дээшээ гарч ирсэн гэж юм те. Тэгээ дүүнертээс боломж олгоод одоо за одоо та нарын ангиллыг авчяав гэд. Тэгээ бас илүү ингээд дээшээ өөр томчуудын ангил руу орж ах нартайгаа оролдоод бас илүү хурдан сайжраад илүү хурдан дэлхий рүү гарахын тулд бас ингэж ангил ахиж оролдож байгаа. Сайн манай намайг Тамир гэдэг 23 дугаар сургуулийн 9-р ангид сурдаг. Тэгээд мотоспортоор хичээллээд одоо 5 дахь жилдээ явж байгаа. Намайг Нармантхан Инхбат гэдэг. Тэгээд би одоо Нивжен гээд олон улсын юм спортын багийн үүсгэн байгуулагч. Тэгээ одоо мотоспортоор хичээлж байгаа Тамир болон Түшиг гээд 2 хүүхдээ аав нанаа. Манайх 4 хүүхэдтэй 2 охин 2 хүү дөрвөлээ спортоор хичээлдэг. Хамгийн анх би 4 настайгаас мотоцикл унж эхэлсэн. Дугуйг нэг 3 настайгаас нэг унаад сурцсан. Тэгээ нэг сүүлд 9 настайгаас оролцож эхлээд би одоо олон улсын тэмцээнд оролцож явж байгаа. Тэр үед жоохон байсан болохоор ингээд нэг өөрийн хурдан явж байгаа гэж одоо тэгээ яг бичлэг хэлдэг өөрөө үзэнгүүт амар удаа явж байгаа юм. Манай мотоцикл спортын мастер Батшигын Нармантхан гэж хүн байдаг. Тэгээд би өөрөө мотоцикл унж үзэх амар мөрөөдөлтэй. Мотоциклийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан. Тэр үед айл болгоны амьдрал бол тийм сайхан байгаагүй. Би мотоциклийн тамирчин болоо ихэд манай аав уучлаарай миний хүү уучлаач яах. Манайх тийм боломж байхгүй миний хүү. Тэ? Одоо дотор бол амар их тийм хэцүү байсан. Тэгээ би нэг хамгийн хөрөнгө бага шаарддаг спорт буюу чөлөөтгөр хичээлсэн. Тэгээд чөлөөтгөр хичээлж жаад 10 жилийн сургуулаа төгсөөд тулааны спорт руу ороод тулааны спортоос дэлхийн цомын аваргаас хөрөл медаль Монголоос хамгийн анх авчирсан. Одоо ч гэсэн тэр рекорд хэвээр байгаа. Кодо гэдэг тулааны спорт байдаг. Тэгээ ер нь өөрөө би боддог байсан. Хэрвээ би болоод хүүхдүүдтэй болох юм бол хүүч байсан, охинч байсан тусдаа спортод нь хичээллийгэд хүссэн спортод нь заавал өөрийнхөө одоо юу ч байсан хамаахгүй зарцуулна гэж боддог. Манай одоо ер нь баг миний спонсор л гэсэн үг. Тэгээд нэг одоо хоолон тэгээд мотоциклийн өдрөл гарсан үед яаж хариуцах уу гэд тэрэн дээр их тусалдаг. Тэгээд манай одоо мотоциклын гадуур ингээд амьдрал дээрээс ингээд аав маань ингээд хүн ингээд аав шиг хамгийн сайн аав шиг байцалдаг. Хамгийн анхны тэмцээн 2022 оны 5 сарын 6 хавцаар болж исэн. Тэр үед анх 9 настай тэгээд Монгол улсын аварга ихний гараа байсан. Тэгээд нийт 2 гараа болдог. Ихний гараан дээр нь 2 ороод 2 дахь гараан дээр нэгээр явжаад Осволихаас 2 дахь дээр унаад 2 тарч ирсэн. Тэгээд би оноор 2 тарч ирсэн. Анх гэвэл өнгөрсөн жилээс яг 200 cc-гээ зүгээр яг анх удаа орж туршилтын байдлаар орж үзчихсэн. Тэгээ энэ жил бол үндсэн ангил болоод орж байгаа. Хамгийн том амжилт гэвэл 2023 онд Монгол улсын аварга болж ирсэн. Тэгээд дараа нь сая өнгөрсөн жил 2025 онд Бээжингийн Шанхайгийн MXGP гэдэг тэмцээн болж ирсэн. Тэнд 80-аас ангилд ороод 5-т орж ирсэн. Тэр хамгийн том. Мөрөөдөл гэвэл одоо ирээдүйд суперкросс гэдэг мотоциклийн барта замын уралдаан байдаг. Яг мотокросстой адилхан төрөлхтэй илүү ингээд эргээд шууд хараалтаас буугаад шууд эргэлт. Харин мотокросс болохоор шулуун ихтэй хурд ихтэй спорт хэрэгсэл. Суперкросс болохоор чадвар шаардсан бас нэг ангилал. Би бол хүүгээ амар бяцхан хүү гэж бодож явдаг байсан тий. Тэгэл миний одоо бит хоёр бол нэг сүүлийн 4-5 жил бүр илүү ойр дотн байгаа. Тэгэл байнгын баг ингээл тэмцээн уралдаанд явах болгонд хоёулаа өөрчлөлт унтдаг тий. Тэгж боддог байсан хүүгээ одоо ч боддог. Тэгээд сая ингээд бит хоёр дэлхий авахт явж байгаад өмнө бит хоёр 2 жилийн өмнө 100 хөлнийхөө шилбээ сугалж байсан. Тэгээд сая ингээд бит хоёр бас явж байгаад баруун хөлөө бас хөлнийхөө шилбээ 2-аас хоёулыг хугалсан.
Тэгээ би ингээд яг тэр үе боцож амар хэцүү явахгүй. Тэгээд Тамирын үед эхлээд Герман тусан тэмцээнд бас муу адилхан дэшээ бүр 250 cc-д оролцоод тэгээд 3-т яваад явж исэн 2-т явж исэн 450 cc-гээ бүр том мотоцикл унтсан. Тэгээд мэрэгжлийн тамирчинтай ойрхон явж байгаа тэрийг шахаж гүйцэж явж байгаа бас унаад тэгээд тэндээс эхлээд ер нь тамирч тахажуулагч айгүй гайхаж сайжирсан сайн хөвгт байна гэж анхаарад тэгээ яг дэлхийн авах шалгуулт тэмцээн дээр бэлтгэл хийж аваад 3 дугаар тойрог дээр унаад тэгээ надад харагдахгүй байсан нэг юм далд нэлээд цаана гүнзгий юм хариалтуудын тийш орчоод гарч ирээгүй тэгээ шүүгчд нэг тог үргэцсэн аваарын тог үргэцсэн тэгээ би дотроо Тамирыг биш байгаасаа гэж бодоод гарч ирэх байх гэж хүлээгэлсэн. Тэгэл нэг 10-20 секунд болол гарч ирэхгүй хойно байсан хүмүүс нэг нэгээрээ гарч ирсэн. Тэгэл гүгээд утсан чинь мотоцикл ингээл бодоо болцсон. Тэгэл хүүгээ харсан чинь газар хөвтцсэн байсан. Тэгэл хүмүүстэй очсон гүгээл утсан чинь яаж юм нөхөө гэл гэсэн чинь нэг жохоо ороод тэгээд зүгээрээ ингээл хөл гарын зүгээрээ өсч хөл угарчжээ гэх. Тэгэл имлэгийн машин ирээл ингээл тэр бол амар. Тэгээд бид хоёр Монгол дээрээ дэмжлэгээ хийлгээд сайн нөө ингээд яс руугаа тариа хийлгэж байгаа. Хугархаар байгаа. Тэгэхэд Тамирын хэлжээс яг ингээд яс хугарж байгаа юм шиг өвдөж байна гээд. Тэгэл ингээд шүдээ зугаал дотроо ойрлол байгаа юм чана. Тэгээ би 13 настай хүүдээ ямар их өвдөлт мэдрүүлж энэ даа гэд миний хүү болох юм уу гэж би асуусан л та. Чүггүй би заавал дэлхийн аврах болно гэд. Тэгэхэд л би мундаг хүүтэй юм байна. Миний хүү мундаг. Энэ спорт нөр ингээд тийм хүн ингээд донтчдаг тийм ингээд амар тийм ингээд донтуулахар шиг амар гоё спорт. Тэг ингээд хараагаад ингээд дуртай маяг уралдаад тэн дээр төрүүлээд бас их эмоционал байдаг шүү дээ. Тэгэхэд л ингээд пив хэдий бэрцсэн ч гэсэн тий трама авсан ч гэсэн ингээд одоо ингээд бэртлээсээ за нэг 7 хоногийн дараа нэг 10 хоногийн дараа ихэд ингээд буцаа за хурдан мотоцикл дээр гарах юмс хурдан оролдох юмс ингээд цаанаас нэг татаад байд. Олон ч тэмцээн өнгөрн тэгэл олон ч бэлтгэл хаалгадсан. Тэгээд тэрэд ингээд хүүхдүүдийн бичлэг үзэл тэмцээнийхээ бичлэгийг үзэл тэгэхээр бас хурдан идгээд хурдан мотоцикл дээр гарах юмсан ингээд хурдан хөлөө сайн идгээж авах юмсан ингээд тийм л юм их одоо бэртэлтэй хэдий чи би сая улсын аваргын Монгол GP улсын аваргын 4 дугаар гараанд сая орсон. Тэгээд 250 cc ангилалд ороод 2 дугаар байранд орсон. Тэгээд тэндээс ер нь ойролцоогоо 16-аас 21 насны залуучууд оролцдог. Тэрнээр би хамгийн жоохон 13 настай орсон. Би болохоор одоо өөрийнхөө ангилалдаа хэдий ингээд төрүүлээ гэж бодоход манай доотын дүүнераас дээшээ гарч ирсэн гэж юм те. Тэгээд дүүнертээс боломж олгоод одоо та нарын ангиллыг авчаа гэгээд тэгээд бас илүү ингээд дээшээ өөр томчуудын ангил руу орж ах нартайгаа оролдоод бас илүү хурдан сайжраад илүү хурдан дэлхий рүү гарахын тулд бас ингэж ангил ахиж оролдож байгаа. Азаргныхаа хүрээгүй газар унаг нь хүрдэг. Аавынхаа гаргаж чадаагүй амжилтыг хүүн гаргадаг гэдэг би үгийг амар хэлэх дуртай. Тэгэхээр миний хүү одоо миний нэг багада би мотоциклийн тамирчин болно гэж мөрөөддөг гэсэн. Тэгээд тэрийг бол миний хүү одоо хэд дахин ингэж нугалж гаргаж яваа мундаг тамирчин хүү, мундаг эр хүн болж байгаа. Тэр чадж байгаа гэж харж байгаа. Аавдаа маш их хайртай шүү. Тэгээд одоо байнга ингэж тусалж дэмждэг. Хэдий хаяа муу уралдсан ч хаяа сайн уралдсан ч ингээд байнга хамт тусалж хажууд минь байдагт маш их баярлалаа. Бас хайртай шүү гэж хэлээ. Done it. I'm a criminal. Into never political.